ард түзөө үзүүлж байна. Газарт үлдсэн ам. Намайг гэрлээ гэдэг. Би одоо 25 настай. Магадгүй энд бүх сэтгэлдээ уудлаад бичих юм бол сэтгэл минь дээрдэж магадгүй юмаа гэсэндээ сэтгэл доторхоо бичмээр санагдлаа. Багаасаа өөрийнхөө хүссэн бүхнийг авч үйж санаа намардаг төрлийн хүүхэд байлаа. Том болоод ч бас тийм л байна. Их сургуулаа төгсөөд л шууд нэг хувийн компанид ажилд орсноос бүх зүйл эхэлсэн. Тэр нэг манай хилцийн ахлах өндөр цэвэрхэн шар царайтай ах. Би чинь анхны харцаар л түүнд дурлаж орхисон юм. Надад ажлыг минь танилцуулаад л цаанаа л нэг тийм ээлдэг сайн хүн гэдэг нь харагдаж байлаа. Ажилдаа яаран ирэх шалтгаан минь тэр боллоо. Гэртээ хараад л түүний тухай бодно. Хамт байгаагаар төсөөлөөд л өөртөө дурлаж бүр гэрлэж байна гэж төсөөлөлтөө автаж инээгээд л. Манай аав ээж маш боломжийн ажилтай. Дээрээс нь би айлын ганц охин байсан учраас аав ээж хоёр минь намайг ахлах сургуулаа төгсгөхт минь машин, их сургуулаа төгсгөхөд нэг өрөө байр авч өгсөн юм. Эмэгтэй хүүхэд өөрийн гэсэн багч гэсэн хөрөнгөтэй байх хэрэгтэй гэдэл тэр. Ингээд л ажилдаа их л яарч бас өөрийгөө түүнд таалагдуулахын тулд гойж гоодоод л хэрэндээ хичээнэ. Эхэндээ таних хүнгүй ажлын уур амьсгал тиймхэн л байлаа. Энэ бүгд гэхдээ надад огтхон ч хамаагүй байлаа. Гол нь ахлах маань. Түүнтэй л ярилцаж чадаж ойртож байвал миний хүсэл алхамаар биелж байгаа юм шиг л санагдана. Надтай их ярилцаж магтаж, анхаарал хандуулахад нь баярлаж, тэр өдөр хамгийн жаргалтай өдөр болж, харин эсэргээрээ зэмлүүлж ярилцаж чадалгүй өнгөрүүл тэр өдөр гонигтай өдөр болж байсан юм. Арай гэж ажлынхантайгаа дотн болж ирээд нэгнийхээ хувийн амьдралыг багахан асууж эхлэхэд би хайртай хүнээ гэр бүлтэй гэдгийг нь мэдлээ. Тэнгэр хөмөргшгөл болсон. Гэр бүлтэйг нь мэдсэн учраас сэтгэлээ татахыг хичээсэн ч чадахгүй л байлаа. Манай ажлын эгч бид хоёр арай илүү дотн болж тэр эгч нөхөртөөгөө хоёулаа амьдардаг. Хаяа нөхөртөөгөө муудчихлаа гэд манад ирж хонж болох уу гэж асууж бид хамт хонсон юм. Тэр шүнжин л ажлынхны тухай бид хоёр ярилцаж мөн зовлон жаргалаа хуваалцсан учраас хоёроо эгч дүүс боллоо. Айлын ганц охин надад эгчтэй болно гэдэг их сайхан санагдж байсан юм. Энэ үйлдэл хид давтагдаж эхлэхэд би тэр эгчид бүх үннээ хэллээ. Ганаа хахад сайн болсон тухайгаа хэлэхэд тэр эгч тийм ч цочирдож хүлээж авсангүй. Манай ажлын хэдэн эмэгтэй түүнд сэтгэл алдарч байсныг нь сонслоо. Тэгсэн ч эхнэр хүүхэдтэй үнэнч хинтч ханд өгөөгүй гэж хэлв. Миний дүү эхнэр хүүхэдтэй хүн гэж байхын оронд төмрөө сайн залуу штэ гэж миний араас гүйдэг ажлын залууг надад магтана. Мэдээж тэр надад огт сонирн биш байсан. Хүн болохгүй гэх зүйл рүү улам илүү тэмүүлдэг юм шиг санагдсан. Гэхдээ над шиг ийм тэнэг хүн байхгүй л байх л да. Би түүнийг их сэтгэлээ татаж чадалгүй нэг жилийн нүрийг үзлээ. Манайх ажиллаараа 3 хоног зугаалганд явах боллоо. Захирал компани 10 жилийн ой болж байгаа тул бүгд явна гэсэн тушаал болгосон учраас бүгд явлаа. Үнэхээр хүндэтгэх шалтгаантай гээд манай үйлчлэгч ихчл үлдсэн юм. Ингээд компани нийт 50 гаруй ажилчид амралтанд явлаа. Ууж идэх нь идсэн ч би бол уугаагүй. Нэг удаа маш их
хэтрүүлж уучхаад өглөө нь ичмэр үйлдэлүүд маш их гаргаж байсан тул тэр өдрөөс хойш дахин арх хэтрүүлэн хэрэглэхээс айдаг байлаа. Яхав нөгөө эгчтэйгээ хамт хонохоор хоёулаа ганц фенол хувааж уудаг байсан. Би ч байнга нөгөө ахлахаа л харуулдаастай. Төвний хажууд суумаар байсан ч ажлынхны хил аманд орчих болов гэд хажууд нь сууж чадаагүй. Очоод л амралтын газраа буудалцгааж 2-3 4-өрөө гээд л өрөөнүүдэд хуваагдан орцгоолоо. Оцсон өдрөөл тэмцээ уралдаан гээд бүгд хөөрцөглөн гүйцгэн. Ихэнх хүмүүс маань халчихсан. Оройн нь караокены тэмцээн боллоо. Би ч ганц цайныхаа дууг дууллаа. Баахан согтуу хүмүүс дунд нэг хүн эрүүл дуулахаар арай өөр сонсогдсон байхаа гэж бодлоо. Тэрнээс ч биш би тийм сайн дуучин биш л дээ. Гэхдээ тэр дуулалт манай ахлахад их таалагдсан гэсэн. Ямар гоё дуу вэ? Би анх удаа сонсож байна. Үнэхээр их таалагдлаа гэж надаас асуухад би дууны нэрийг нь хэлж өгөөд миний сонсох хамгийн дуртай дуу маань байгаа юм а. Та заавал ориг хувилбарыг нь сонсож үзээрэй гэж хэлэхэд тэр зөөлхөн мишээгээд толгой дохин барьж байсан лаацтай пива над руу чиглүүлэхэд нь үгүй би уудаггүй гэсэн чинь болж байна. Эмэгтэй хүнд байх авууштай чанар шүү гэд өөрөө уулаа. Бид хоёрын багахан яриа намайг улам бүр тогтлууллаа. Маргааш нь ч бас үргэлжилсэн их хөгжилдөөн наргаан нөгөөдөр нь ч бас үргэлжилнэ. Гэхдээ тэр өдөр бараг хүмүүс уугаагүй. Манай ахлахыг өвөртөө оруулчих гэсэн 2-3 эгч нар байсан гэсэн. Гэхдээ тэр хүн чинь ямар хүн билээ дээ. Эхнэр хүүхэдтэй үнэнчээ гээд огтхон ч ойлтуулаагүй гэсэн шүү. Энэ зан нь улмал намайг өөртөө сорон зүм идэх татна. Хотод ирээд 2 хоног амарчгаад ажилдаа орцгоолоо. Урдын адил амьдрал үргэлжилсээр. Ажлаа тараад харих гээд машиндаа суутал ахлах маань хурж ирлээ. Гэрлээ. Танаа хаана өдөг хүлээ? Манайх уу? Ойрхон натурт штэ. Тийм үү. Ах нь наана дөхөд буучихъя гээд суулаа. Би арай л гэж амьсгалж арай л гэж жолоо яриад явж байлаа. Миний дүүч жаахан охин гэхэд ухаантай юм а. Ажилдаа зүтгэлтэй, өөрийн гэсэн машинтай тэгээд болоогүй хорт зуршилж байхгүй. Үнэхээр мундаг зан шүү. Чамтай ямар азтай суух болоо. За, юу гэж дээ? Энэ машиныг аав ээж маань авч өгсөн юм. Миний мундгийнх гэж юу ахав дээ? Гэж инээхэд. Чи чинь инээхэрээ ямар хөөрхөн болдгийм бэ? Би чамайг анх удаа инээж байхыг чинь ингэж ойроос харж байна штэ. Борхон зүрх минь цээжээ нэвтлээд гараад ирэх гэж байгаа мэтэл боллоо. Манай ажлын төмрөө чамд их сайн юм а. Ажлаасаа ганц хос төрүүлчих юмсан. Гэхдээ би үнэн сэтгэлээсээ түүн рүү уурлаад та одоо юу гээд байгаа юм бэ? Бүр дураараа. Хүнд чинь бас өөрийн сэтгэл зүрх гэж нэг юм байдгийм байгаа зү. Би тэр хачин төмрөөгөр чинь яах юм? Уучлаарай, ах нь чамайг ингэж уурлна гэж ёстой бодоогүй шүү. За ах нь ингэж бараг буучхай дөө. Манайх одоо бол ойрхон. Зүгээрээ би таныг гэрт чинь хүргээд өгье. Танах яг хаан юм гэж гэрийг нь заалгаад аль хотхонд амьдардгийг нь мэдчихлээ. Бэж дотроо агцтай явж байна л гэж бодож байлаа. Тэрхэн зуур эхнэр хүүхэдтэй хүн шүү гэсэн бодол орж ирсэн ч би сэтгэлээ барьж чадахгүй л байлаа. Тэрний маргааш нөгөөдөр гээд л надтай байнга хамт явдаг боллоо. Учир нь мөнгөний хэрэг гараад машинаа зарчихсан гэв. Надад энэ нь харин ч олзуурхууштай зүйл тохиолдож байв. Бид хоёр яриа өрнүүлсээр л түүнийг эхнэртэйгээ бүр сурагч байхасаа үерхсээр нэг гэрт орсон тухай. 4 настай болон 6 настай 2 хүүхэдтэй тухай. Эхнэр нь хүүхдүүдэд төрүүлж гэртээ суусан учраас сургууль сурч чадаагүй. Өмнөх жилээс сургууль сурч эхэлсэн тухай гээд л түүний талаар хид хідэн мэдээлэлтэй боллоо.
Нэг өдөр тэр ажил дээр ирэхдээ ихэд гунигтай орж ирсэн юм. Тэр өдөр бусдтай бараг л юм яриаггүй. Би ч ажлаа тараад машиндаа хүлээж байтал тэр ирлээ. Бид олигтой зөвлөж ярьсангүй. Нэг л дуу муутай, гунигтай ямар нэг муу зүйл тохиолдсон нь илт. Би зориглож асуух гээд аман дээр гарч ирээд л болоод байлаа. Энэ өдөр бүр маш их түгжрэлтэй байсан юм. Бараг л тэг зогсолт болчихсон байв. Ямар амар түгжирч байна. Хоёулаа хизээ очноо тий гэж асуухад минь тэр очихгүй байсан ч яах вэ гэж хариулсан. Яагаад гэж дахин асуухад мэдгүй. Би өнөөдөр л гэртээ ормооргүй байна гэснээ. Нэг найз руугаа залгаад л жоохон суух уу гэтэл өнөөхөн завгүй гэсэн бололтой. Хэд хэдэн хүн рүү залгасан ч түүнд зөвшөөрсөн хүн олдсонгүй. Тэгээд л би зориг орж хоёулаа хамт суух уу гэхэд юу чи ч уудаггүй эцтэй. Тийм л дээ. Гэхдээ нэгийг уугаад танд хань болоод л сууя. Болох юм уу? Болноо. Гэсээр бид түгжирч нэг лаунжны гадна ирж зогслоо. Хоол захиалаад л тэр уух юм захиалав. Чи надаас яагаад ингэж байгааг минь асуухгүй юм уу? Асуумаар байсан ч хүн өөрөө ярихыг хүсэхгүй байхад би асуух нь бүдүүлэг юм биш үү? Тэр энийгээд ёстой л чи дээ. Би чиний бүх замд чинь дуртай. Яг тэр лаунжид миний дуртай дуучин ирчихсэн нөгөө миний хамгийн дуртай дууг дуулж байлаа. Би ч баярлаж хөөх миний дуртай дуу гэдэл даган дуултал тэр ч мөн даган дууллаа. Та яаж мэддгийм бэ? Би чамайг дуулахыг сонссноос хойш байнга сонсдог болсон. Одоо бол миний ч бас дуртай дуучин болсон гэдэл хоёулаа дууллаа. Өнөөх дуучин бид хоёрын ширээ рүү зааснаа залуу хосуудтай маш их баярлалаа. Хоёулаа миний дууг эхнээс нь дуустал даган дууллаа. Энэ дууг хэр баргийн хүн мэдээд байдаг дуу биш шүү дээ. Гэснээ бид хоёрыг уух юмар дайлав. Бид хоёр ч хөөрцөглөж нэг л мэдхэд бид инээлдэн юм ярьж би ч мөн түүнийг даган хид хидэн пив уучихсан. Өглөөнөнд бид хоёр хамт манайд нүцгэн сэрсэн. Мэдээж юу болсон нь тодорхой. Гэхдээ тэр надаас төрүүлж сэрчгээд буруу хараад худлаа унтаж байгаа дүр эсгсэн. Би мэдэрсэн. Тэгээд л уучлаарай хаа. Миний буруу. Би өчигдөр хэрэггүй хэтрүүлж ууж. Миний л буруу гэхэд. Юу гэж дээ? Чи бид хоёр хоёул хүссэндээ ийм зүйл болсон шүү дээ. Намайг уучлаарай. Гэхдээ ах нь эхнэр хүүхэдтэй байж үнэхээр муухай зүйл хийчихлээ. Уцаа асаахад эхнэрээс нь олон дуудлага ирсэн байна гэв. За ах нь явъя да. Дүүдээ үнэхээр муухай зүйл хийчихлээ. Уучлаарай. Ах нь явъя. Намайг үнэхээр уучлаарай гэд гарах гэтэл нь би түүнийг тэврээд аха би танд хайртай. Анх ажилд орж ирэхдээ л би танд дурлцсан. Болохгүй гэдгийг нь мэдсэн ч би сэтгэлээ барьж чадахгүй байна гэд бүх үннээ хэллээ. Гэтэл намайг духан дээр үнсснээ ах нь эхнэр хоёр хүүхэдтэй. Бидний хийсэн зүйл маш буруу үйлдэл. Үүнийг ах нь дахин давтмааргүй байна. Хоёулаа зүгээр энэ зүйлийг болоогүй гэд л бодчихъя тэгхүү. Найдлаа шүү гэд гараад явлаа. Ингээд л бидний харилцаа нэг тийм хүйтэн хөндөй болчихсон. Ахлах дахиж миний машинд суугаач байчихсан. Харц тулгархаар шууд л харцаа буруулаад л надаас зүгтаад л энэ нь надад үнэхээр хэцүү байлаа. Би яг л галзуурах шахсан. Тэгээд би нэг санаа олсон нь хамгийн тэнэг санаа байсан юм. Хэрвээ тэр зүйлийг эхнэрт нь хэлчих юм бол эхнэр нь түүнээс салж тэр над дээр ирнэ гэж бодсон юм. Тэгээд нэг өдөр ажилласаа зориуд чөлөө авч байгаад гэрт нь очлоо.
Хаалгыг нь маш хөөрхөн цагаан арьстай туранхай хөрхөн ихч онгойлголоо. Мэдээж эхнэр нь байсан. Би ч өөрийгөө Гана ахын ажлын газрын хүн гэж танилцуулаад гэрт нь орлоо. Ээрч муураад л үгээ зөөж ядаад л тэгээд дотроо чи үүнийг хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж байгаад л би Ганагийн нууц амар гэд хэлчихсэн. Хизэнээс гихт нь 3 сарын өмнөөс гэхэд тэр уйлчихсан. Тэр үед л үнэхээр буруу зүйл хийснээ ухаарсан. Гэхдээ яаж буцаах вүлээ? Худлаа тоглосон юмаа гэж хэлэлтэй биш. Шууд л гараад гүйчихсэн. Гэртээ орж ирээд л өөрийгөө зүвхэж яах учраа олохгүй багтрах шахна. Орой манай хаалга дуугарлаа. Дурангаар хартал Гана ах хаалга улам хүчтэй зохиж би хаалгыг нээхэд тэр намайг шууд л заамдаж боолоо. Та намайг аллаа шүү дээ. Чи яах гэж худлаа хэлсэн юм? Чи яалаа гэж миний жирэмсэн эхнэрт тэгж хэлж байгаа юм? Чи бид хоёрын тэр явдал зүгээр л алдаа байсан. Чи гэтэл ганцхан тэр зүйлээс болж өшөө илүү зүйл болгож түүнд хэлсэн байна. Чи яаж чадаж байна? Уучлаарай. Би эхнэрийг чинь жирэмсэн гэж мэдээгүй. Уучлаарай. Тэр намайг тавьж би ч арай гэж амьсгаа авна. Чи яаж байгаа юм бэ? Ямар их хичээж босгосон амьдрал минь вэлээ дээ. Чи яаж гэдэл тэр сөгдөөд уйлна. Би чамайг үзэн ядж байна. Дахиж миний нүдэнд битгий үзэгдэрэй гэж хэлжгээд л яваад өгсөн. Тэр үгнүүд миний сэтгэл зүрхийг зүсэж байсан. Тагтан дээр гараад түүний араас хартал тэр маш хурдтай алхаж байлаа. Миний нүднээс маш их гомдол болон харуулслын нулимс урсаж яг тэр мөчид би ингээд л үхэх ёстой. Хэрвээ тэгхэл юм бол би тэдний өмнө гэмшихгүй байж чадна. Хэрвээ намайг өгсөн гэж дуулвал эхнэр нь түүнийг уучлана гэж бодоод л үсэрчихсэн. Нүдэнээ харахад миний бүх бие маш их янгинаж өвдөж байлаа. Би үхээгүй юм уу гэдэл дахин нүдэ ханлаа. Сэрхийг би хүссэнгүй. Ээж аав минь миний дэргэлд үргэлж байж намайг асарч тойглоно. Би гэдэг хүн дахин хизээч хоёр хөл дээрээ босож зогсож алхаж чадхаа болсон. Ингэж эрэмдэг амтан болж явснаас үгсэн минь дээр байсан юм. Бурхан намайг шийтгсэн учраас би ингэж үлдсэн байх. Хайрлах ёсгүй хүнээ хайрлаж, тоглож болохгүй тоглоомороо тоглолцсон хүндээ би. Миний тоглоом хожигдлоор дууссан. Харин түүний тоглоом хожлоор дууссан юм.